За өнөөдөр манай нийгмийн салбарын хүүхдийн өмнө үүрэг хүлээгчтэй уулзалт хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа. Бид энэхүү уулзалт хэлэлцүүлгийг хайрлагдсан хүүхэд халуун амбул гэсэн нийгмийн салбарын хүүхэд гэр бүл рүү чиглэсэн хоёр томоохон төслийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн салбарын оролцогч талууд маань энэ төслийн хэрэгжилтэнд хэрхэн яаж хандаж, хийж хэрэгжүүлж, үр дүнд хүргэж байна вэ гэдэг агуулгаар эхнийхээ томоохон хэлэлцүүлгийг хийлээ. За энэ хэлэлцүүлгийг бид нар улирал тутамд хийн гэж төлөвлөж байна. За дараагийн хэлэлцүүлгийг бид нар 7 сарын 1-ний 3 дахь өдөр 2 дахь хэлэлцүүлгийг мөн өргөдөгдсөн хэлбэрээр хийн. Энэ хэлэлцүүлэг дээр цагдаагийн байгууллага болон боловсролын байгууллага хөтөлбөрийн хүрээнд юу хийж хэрэгжүүлэх гэдгээ тайлагнаж ингэж явах юм аа. За өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд манай үүрэг хүлээсэн байгууллагын хувьд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа тайланг танилцууллаа. За манай үүрэг хүлээсэн байгууллагын хувьд бол үйл ажиллагааны хэрэгжилт 47% та явж байна. Мөн түүнээс гадна гэр бүлийн суурь судалгаагаа бид нар өнөөдөр эцэлсэн учраас танилцуулж байгаа. За энэхүү аймгийн өрх гэр бүл тулгамдж буй асуудал хөгжлийн хэрэгцээг тодорхойлох суурь судалгааг гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэн төрийн бас байгууллагын захирал, доктор, дэд профессор, гэр бүл судлаач Оюун Эрдэнэ багш маань хийсэн байгаа. За энэ Оюун Эрдэнэ багшийн баг хийсэн энэхүү судалгаа өнөөдөр эслэгдээд бидний гар дээр ирээд танилцуулга бас энэ хэлэлцүүлгийн үеэр хийгдлээ. За судалгаа бол маш өргөн хүрээнд маш сайхан үр дүн гаргасан ийм том далайстай судалгаа болжээ. Нэгсэндээ манай нийгмийн салбар маань гэр бүлийн төвшөнд суурь судалгаатай болсон маш сайхан ололттой ийм байлаа. Тэгээд энэхүү судалгааныхаа үр дүнг аймгийн удирдлагууд болон нийт удирдлагуудын төвшөнд танилцуулга хийгдэх болно.